далан задад гэдэг төлбөрөөр хэрэгжиж явж байгаа. Би энийг одоо яг энэ өсөлттэй далан задад Өмнө говь аймгийн хөгжүүлэх өсөлттэй өмнө говь өсөлттэй далан задгаад дэд хөтөлбөрийн хүрээндээ далан задгад сумын гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хүүхэд хамгаалтын хамтарсан баг хүүхэд гэрүүлэх хөгжил хамгаалтын газар хамтран хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл бүхий төрийн байгууллагын хүүхэд хамгаалтын хамтарсан багийн гишүүд 14 сумын хүүхэд хамгаалтын багийн гишүүд эцэгхийн зөвлөлийг чадварчуулах зорилттой сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 60 гаруй хүмүүс хамрагдсан байна. Монгол Улсын ерөнхий сайдын тэргүүлдэг хүчирхэл эсрэг үндэсний хорооны гишүүн, хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, хүүхэд хүчирхлийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, хамтарсан багийн үндэсний сурагч, зөвлөх багш ундраа хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтыг удирдан зохион байгуулжээ. Далан задгад хот маань бас 2026 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласан байгаатай холбоотойгоор хүүхдийг илүү гэмтэрэг зөвчлөөс өвчсөн зэрэглэх, үйл тайхрах, хүчирхийллээс өвчсөн зэрэглэх ч юм уу тэр чиглэлийн ажлуудыг илүү давмгай хийх, мөн сумдын бас эцэгхийн зөвлөл хамтарсан багийг чадварчуулах сургалтыг бас яг зохицоор нь сургалтанд хамруулаад 14 сумаас тойрон бүх сумдын хамгааллын багуудыг сургалт хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. За манай зүүн сайхны 5 дугаар агийн хувьд бол одоо 2025 оноос ахуулаад хүүхд хамгааллын одоо хүчирхийлэл удаадаар үйлдэж байгаа. Огт засрахгүй байгаа гэр бүлийн гадаа одоо камер байршуулах, цагдаагийн байгууллагатай хамтдаа ингээд хяналт тавих юм ажлыг нэвтрүүлээд жилийн хугацаанд ажилласан. За энэ ажлын хүрээнд бол архитектын согтурч байсан аав ээжүүд маань одоо болох хүүхдүүдэд ингээд хар хяналттай болоод ажил эрхлэх энэ дэвшилтэт зүйлүүд гарч байна. Тэгэхээр 2026 онд бас мөн үргэлжлүүлэн ажиллахаас гадна одоо хүүхдийн хичээл таслах, ар гэрийн архитектын согтууралтай хамааралтайгаар сургууль завсардах энэ асуудлууд дээр одоо төлхөө одоо анхаарч ажиллах, мөн дээрээс нь одоо хөгжлийн мэргэжилтэд иргэдэд зориулсан жил болгоод одоо багийн нутаг дэвсгэрт байгаа аж ахуй нэгж байгууллагууд, хүнсний худалдаа үйлдвэрлэлийн дэлгүүрүүдийг хамгийн анхны одоо хөгжлийн мэргэжилтэд иргэн ороход зориулагдсан шатыг замыг ингээд хийж өгөөч гэсэн юм одоо хүсэлт гаргаад үүнийхээ дагуу одоо хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж явж байна. Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл байдлыг удаатаараа зөрчиж алдаа тогтлоо засахгүй байгаа зорилттой айл өрхүүдэд хяналтын камер суйрлуулах ажлыг далан задгад сумын 5 дугаар багт хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарч энэ онд 10 багийн хэмжээнд хүүхдийн эрх удаатаараа зөрчигдөж байгаа газруудад хүний хөдөлгөөнд дулаан мэдэрдэг дэвшилтэт камерыг суйрлуулан хянах ажлыг үе шаттай зохион байгуулжээ. За манай начаа 10 дугаар баг дээр бол ерөнхийдөө 5 дугаар хамрал сургуультай оргороо 5 дугаар сургууль хамрагддаг. За өмнө говийн хэмжээнд 5 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифт ажилуулдаг. За 5 дугаар сургуульд бол өнөөдрийн байдлаар тэрэгэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд суралцдаг. Тэр маань тухайн лифтээр үйлчлүүлдэг. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурч боловсрох давуу тал ээлтэй талуудыг бий болгож 5 дугаар сургууль маань налуу замыг тавьж за мөн лифтийг ажилуулж эхэлснээр онцлог давуу талуудтай байгаа. 2025 оноос эхлүүлээд далан задгад сумын нийт 10 баг дээрээ нийтдээ 5 одоо хүүхд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Хүүхд гэр бүлийн нийгмийн ажилтан ажилласнараа болохоор багууд дээр илүү одоо хүүхд гэр бүлийн хүчирхэлтэй илүү их тэмцэх, хүүхд хамгааллын одоо хүчин сэргийлэх ажлуудыг одоо илүү их чанартай явуулахад бас түлхүү эерэг үр дүнгууд бол ерөнхийдөө гарсан байгаа. Монгол Улсын засгийн газар гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг үлдэж байгаа хүчирхийлэлд тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг үлдэж байгаа хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, даслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн хохирогчийг нөхөн сэргээх зохиц үйлчилгээнд хамруулах зорилгоор ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл зөрчил гаргахад хүргэж болох эрсдлийг бууруулах, хамгаалах, арга замыг бэхжүүлэх, олон нийтийн иргэдийн хүчирхийллийг үл дэвчих хандлага мэдээллийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин чадварчуулснаар аливаа эрсдэл буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцоллоо.